өнөөдөр хүртэл ийм үжигснийг ерөөсөө мэддэггүй юм. Мэдээж би хүн юм чинь заримдаа гутрах үе гарнаа, бас гондох үе гарна. Ийм гоё эерэг бичлэгийг үзээд өөрөө мартахыг хичээдэг. Та ч гэсэн хин нэгэнд ийм сайхан инээн сэглэлийг бэлэглээрэ. Дэлхийн нийтмийн 7-8 тэр буман хүнтэй. Эдгээр тэр буман хүн яг нэг хүнийг энэ бүр үнэхээр супер хүн шүү гэж дуу нэгтээ хүлээн зөвшөөрсөн хүн байгаа билүү? Хизээч байдаггүй. Бид бүхэн хиндэж заавал таалагдах албагүй, бас таалагдлаа гэд таалагдахгүй байлаа гэд хин нэгнийг бас гутаанд оромжлох шаардлагагүй юм шүү. Бие биендээ сэтгэлийн гоё урмын үг хэлж дэмжиж байгаарай. Сошиал орчинд соёлтой хандах нь ганцхан танаас эхэлдэг шүү. Та өнөөдөр хин нэгнийг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө доромжлоо гэхэд тэр хүн хизээч мартахгүйгээр шархалвал яах вэ? Тэр хүнийг бодож үзээрэй. Таавал өөрөө мартчихна. Тэгж бичснээ санахгүй ч яж болно. Хүний сэтгэл зүрх их эмзэг байдаг учраас сошиал орчинд бие бинийгээ үргэлж дэмжиж, бие бинийгээ үргэлж хайрлаж байгаарай. Битгий муухай үгээр доромжилж байгаарай. Соёл танаас эхэлнэ. Соёл танаас эхэлнэ.